Тэгээд гой бэлэг өгсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд амралтын өдөр ч гэсэн бас амралтын өдөр гэлтгөө ингэж их ажил хийж явж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа илэрхийлье. Тэгээд юутаж үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна гэдэг бол энэ Монгол их орн хөгжиж байгаа Монгол улсын шинэ одоо хөгжил дэвшил бол эрчимтэй явагдаж байгааг юм бас нэг хэлбэр гэж бодож байна. Тэгээд тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнийг одоо дотооддоо үйлдвэрлээд бүрэн үнийг бид нэр яг дотоодын бүтээгдэхүүнээ хүнсэндээ хэрэглээд даад заншчих юм бол энэ зайлшгүй бидний одоо стол нөгөө урт насч удаан жаргалын хүндэс байх юм болов гэж бодож байна. Нэгдүгээр нь хоёрдугаар нь одоо нөгөө үнэтэй брэндүүд гадаадын тэр нэр төрлийн олон одоо солонгос хүнс гээл одоо бүх юм болдог Америк хүнс гээл энэ бол яг үнэндээ бол одоо химийн маш их бордоо орсон олон жилийн ингээд хадгалах чанарыг сайжруулахын тулд асар их зүйл хийгддэг учраас нэг талаараа бол их сөрөг юм аа тэр Монгол хүний бие организм тэгээд урт наслаж удаан жаргыг бүгдээрээ тийм учраас доодынхаа хүнсний бүтээгдэхүүнийг өргөн дэлгэрэх хэрэгжилж байя л гэж